За манайхаа би одоо ингээ өглөө босчихтэй шүдэ аваачаад тэгээд амшиг тавьчих болоо шүү. Өдрөө Baby Monster энэ дуу би сонссон бүр crazy. Та нар Baby Monster-ыг ингээд тавья яг анханаас нь ингээд нөгөө дебют хийхээс өмнө ингээд мэддэг байгаагүй бол анх долуулаа байхад нь яг 5 гишүүнтэй хамтлаг гаргана гэж байжээ. Ингээд эдгээр чинь долуулахын хооронд ингээд алцсан шүү дээ. Хоёрыг хасна гэдэг ингээд 7 хоног болох ингээд даалгавар хөгч мөгөөд. Тэгж яхад анх ингээд за ингээд нэгдэх гишүү, хоёр дахь гишүү ингээд зарлаж агаад эхний 5 гишүүн зарлаад тэрэн дунд асаа нэз байгаагүй боддоо ингээд хасаг анх тэр 5 гишүүнтэй байна гэдэг хിവэрэ байсан бол асаа энэ хамтлаг байхгүй байх гэсэн ингээд боддоо. Одоо тэгсэн чинь бүр Baby Monster 멤버입니다. 7명을 다 데려가도록 하겠습니다. 7명을 다 데려가도록 하겠습니다. What you gonna now? Looking good, looking fine, looking brand new. Unbelievable, all dream of the day, all eat of the day. You love it, when we pull up, know it's all on sight. Yeah, in my head, already we go up like wow, 우리 killers, killers. Go up like wow, 우리 villains, villains. Hot on me, baby, wow. Up like wow, can you feel it? Go up like wow, 우리 killers, killers. Чикита штэ бүр ингээд яг юу гэх одоо бас яг нэг ингээд тайзан дээр байх гэж л төрсөн мэт отер гэж ярьдэн штэ. Тийм төрлийн хүн зэ бүр ингээд харизм, царайны хуурал байж байгаа байдал яг энэ клипэн дээр бол бүр ингээд насыг ингээд мартам гэхүү. Анх одоо ингээд дебют хийж яхад Чикита чи 14 настай байсан байхгүй юу? Тэгээ манай дүү одоо манай баг дүү одоо 14 настай. Тэгэхээр миний бүр ингээд тарих маалтай байдаг байхгүй бүр ингээд анх дебют хийж байхдаа 14 тэйсэн. Одоо бол 16 хацаа 16 мургатай ах тийм. Тэнгүүт яг нэг тийм ийм харизмтай царай гаргах эсвэл бас энэ кино минут тоглосон ч би Чикитаг баг ингээд алхамж санагддаг. Царайны хувирал аим шигтэй зэвүүн кул мундаг л гэж хэлээд ийм насны нэр ийм мундаг байна гэдэг үл нэрээ. Цагаан хатархал What you gonna do? Looking good, looking fine, looking brand new. Unbelievable, all dream of the day, all eat of the day. You love it, when we pull up, know it's all on sight. Yeah, in my head, already we go up like wow, 우리 killers, killers. Go up like wow, 우리 villains, villains. Hot for me, baby, wow. Up like wow, can you feel it? Go up like wow, 우리 killers. This is how we do it, we go. харж байгаа сте. Тэгээд ashте бас надад бодогдсон нэг юм нь Рора тэгээд Парита хоёрыг үнэн ингээд нэг хүмүүс гэж одоо ингэ юу гэдэг онцолж ингэж харахгүй гэх юм ингээ бусад гişүүдийн л ингэ энэ хоёрыг нэг тоодгүй байсан байхгүй. Тэгээд би энэнд болохоор ингээд амар ингээд тэлдэ гэж боддог байсан. Яагаад гэвэл би өмнө нь ингээд энэ хоёр чугаас амар аяастай хөөхөн. Тэгээд тийм Паритагийн чихэн юм амар юм дэлдэн зөө. Би тийм дэлдэн хүмүүс бас ингээд амар хайртай юм амар хөөх хардаад байдаг. Одоо тийм дэлдэн чихтэй хүмүүс. Тэгээд энэ хоёрыг энэ комбек дээр, энэ альбом дээр, энэ мьюзик видеон дээр хүмүүс илүү одоо их анзаарч ингээд дуулалтын ч тэр жүжиглэлтийн ч тэр ингээд байгаа байдлыг магтаж байгаад би бүр амар баяртай байна. Би бүр яг ингээд би хүн бас ярьдгэлээс ингээд Baby Monster би нэг тийм эхийн сэтгэлээр ингээд хайрлаад авах шиг надад санагдаад идэг.
хайрлаад байгаа юм шиг гэж юу хайрлаад байх шиг байдаг. Хайрлаад байгаа болтой байдаг юм. See everyone run it up. 우리 집들 거야, burn it up, turn it up. 세상 바뀌기에 say my name. 우린 판에 바뀐 game changer. Baby Monster бол үнэхээр ингээд дуулалт муулалт авьяас тал дээр үнэхээр ярилгүй заяа. Яг үнэхээр яг үнэндээ бол ингээд Baby Monster ингээд дебют хийснээс хойш нэг тэгж бүр ингээд амар ингээд алахгүй байгаа надад юу гэсэн ингээд чи ингээд нэг тийм яг нэг гоё дуу ингээд өгөхгүй байгаа юм шиг надад ингээд санагдаад байсан байхгүй юу. Анх одоо яг ингээд дебют бол надад гоёсэн ч хүмүүс ч юусаа таалагдаагүй. Better off. Тэгээд drift дээр бол нэг дажгүй дуу байсан. Гэтэ яг ингээд бүр ингээд нэг тийм алж өгөхгүй ингээд надад бол ингээд ерөөс ингээд олигтой дуу өгөөд ингээд нэг тийм энэ хүмүүсийг яг ингээд авьяасыг ингээд бүрэн харуулахгүй юм санагдаад би жоох ингээд идвэсэн байхгүй юу. Тэгэхээр энэ дуун дээр бол фантастик. Тэгээд эднэр дуулаад эхлэхээр бүр яг үнэхээр бүр ингээд яг ингээд акапелла бүр ингээд сонсмор заяа. Одоо яг тэр хэсгийг хэлж байна. Энэ үл яг үнэхээр ингээд үнэхээр гоё ирэлт. Фантастик. Хүмүүс бас илүү одоо ингээд фэрэвдэн ч гэсэн тэгж бодож байгаа байх. Фэн биш хүмүүс ч гэсэндээ шинээр сонсож үзээд фэн болж байгаа байх гэж бодож байна. Тэгээ ер нь бол хүмүүс ингээд энэ дуу бол энэ comeback бол үнэхээр гоё байлаа гэж бодож байгаа байх гэж бодож байна. Тэгээд би альбомыг ингээд сонсож үзсэн бүгдээрингийн. Тэгээ энэ дууны хурдан ингээ би бүжгийг хармаар байна. Энд дээр ч ерөөс ингээ бүжгийг харуулахгүй өнгөрчихөж байгаа шүү дээ. Бүжгийг нэг тэгээ тайзан дээр үзүүлж байгааг би үнэхээр хармаар байна. Яагаад гэвэл амьдар дуултна, чадна. Тэгээ бүжиг мүжигтэй бол ярилахгүй. Тэгээ дээрээс нь тайзан дээр байгаа тэр харизма, царайны хувирал дүр төрх хөлбөр үнэхээр ингээ гэмээр байдаг шүү дээ. Тэгээ альбомыг ингээ сонсоод надад таалагдсан. Зааж байгаа. За саний ингээ тайтл дуун. Тэгснээ Psycho-ноо бас амар гоё дуу санагдсан заяа. Фантастик. Хүмүүсийн комментэн дээр үл энэ дуунд мьюзик видео хийгдэй гэдгсмээс би ч гэсэн юу санал нэг гэж байна. Тэгээд дараа нь Super Duper Love ямар гэж утгатай нэр юм бэл доо. Энэ олонгод аюу нэг тийм намуухан. Тэгснээр араас нь ингээд Wild гэдэг дөртэй дуу энийг би бас дахиад нэг ийм дуу байх гэсэн чинь бүр амар тийм ийм vibeтэй тийм дуу байсан гэд нэрийг ингээ уншаад Wild гэсэн бүр ингээд ар гэдэг тиймэрхүү дуу байх гэдгсэн яг дуруу норсон ч бүр ингээд гэсэн ийм vibeтэй амар нэг тийм идүүтэй намуухан хөөрхөн концепттэй утгатай тийм дуу байсан. Тэгээд хурдан дууныхаа бүжгийн бичлэг тайзан дээр үзүүлбэрүүдийн үзмээр байна манайхаа. Baby Monster-ыг ингээд анх яг ингээд нөгөө нэг гişүүдийн зарлах гад шоу хийж хахад тэр үед миний амьдрал бас их харцах байсан байхгүй юу? Би тэгэл миний амьдрал яг ийм доошоо ингэж унж исэн үе байхгүй юу? Тэгээ тэр үед би бүр яг ингэ дугаар болгоно ингэ хүлээж үздэг за. Тэгээд яг анхны харцаар л миний биас ингэ рука болж исэн. Бүр яг анхны харцаар. Анхны харцаар л эхлээд би ингэ царай төрхөөрөө яг миний сонирхол байхгүй юу? Сонирхол гэдэг нь тийм царайны төрх нүдний хэлбэр миний ингэ гэж хардаг эмэгтэй хүний хөөрхөн гэж хардаг. Миний хувьд тийм төрхтэй хүн байхгүй юу. Тэгээ дээрэс нь нэмээд авьяастай амар бүжиглдэг заяа. Тэгээд авьяастай рэп мэп ихээр алдаг. Тэгээд тэгснээ яг тэр үед дебютээ хийхдээ рука хамгийн их чинь тэгснээ 21-тэй байсан санагдаад байгаа юм минийхаар. Тэгээд бид нар чинь ингээд тусдаа өөр өөрийнх нь одоо танилцуулга гэхүү тийм видеонууд ингээд ороод хүмүүс гişүүн тус бүрээр. Тэгээ би тэрийг ингээд рукагийнхыг үтсэн чинь би ингээд уйлаад. Мэдээж би чинь уйлны шүү дээ. 친구들 다 대학도 가고 가족들한테 효도할 수 있는데 저만 못하니까 그런 것들.
тэр үедээ яг бэлтгэдэж байх үедээ одоо яг ингэ бэлгнүүд нь тасагдаж эхэлж байгаа үед Рука ингээ 20 настай байсан байхгүй. Тэгмүүд 20 нас гэдэг чинь одоо яг сүүлийн үед бол айгу ихт ингээд айлуу дебют хийдэг болсон. Тэгэнгүүт ингээд 20 настай гэтээ ингээд дебют хийх хүсэж байгаа гэтээ стил ингээд дебют хийгээгүй байна гэдэг нь юу нэг оройтож байгаа юм шиг заяа. Тэгээд дээрэс нь эхэлж байгаагаар нь ингээд нөгөө нэг одоо үеийнхэн найз нөхөд гэж байгаа шүү дээ. Тэд нар ингээл манай найз нөхөд ингээл коллежид ороод сургууль сураал, их сургууль сураал тэгээд зарим нэг эцэг ихтэй гэр бүлтэй ингээл туслаад байж хахад миний цаг хугацааг ингээд зогссон юм шиг. Стил одоо ингээл би бэлтгэдэгч. Ингээд сургууль сурж байгаа ч зүгээр яг ингээд бэлтгэдэгч. Ингээд байсаар л байгаа нь тэгээд дебют айгу олон удаа хойшлогдсон гэж байгаа байхгүй эднэрээ. Тэгээд насны ингээл яваалгаа шүү дээ. Тэгэнгүүт миний цаг хугацааг ингээд гаццсан юм шиг тийм мэдрэмж төрдөө гэж яриад уйлж яхахыг нэг би ингээд хараад тэгээд би бүр ингээд одоо би зүгээр ингээд алиалаад тэхгүй л жоохон ингээд уйлах гэдэг. Тэр үед бол би бүр үсэд бүр амар уйлжсэн тэрийгээ санаж байна. Тэгээд би ер нь л анханасаа тэгээд Dream гээд дебют хийхээс өмнөх тэр шоуныхаа үеэр гаргасан Dream гээд дуу нь бүр үнэхээр гоё дуу. Тэгээд хай тэр сонсож уйлдаг. Тийм ээ тэгээд Baby Monster бол би үнэхээр яг ингээд алттай болоосээ олон хүн мэддэг болоосээ ирээдүйд ингээд гой гой дуу өгөөсэй гэж боддог, хүсдэг. Ягаад гэвэл итэр бүгдээрээ бүр үнэхээр амар хавьяастай заяа. Тэгээд дээрэс нь ингээд нас залуу цус шингэн. The fucking say юу толгойд орж ирнэ. Нас залуу цус шингэн. Тэгээд хөөхөн авьяастай. Одоо яг юу гэдэг юм бэ? Яг ингээд сайн дуу тий олигтойхон шиг ингээд бүхнээс нь дэмжээд өгөх дэмжлэг л хэрэгтэй санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд бас сая юу ярих гэж марчуу. Чикита жишээ нь ингээд ёо манай баг дүүгийн насан дээр байхдаа энэ хүн ингээд айдл болсон байна гэдэг чинь би ингээд яг энэ төрлийн одоо ингээд айгу багасаа дебют хийсэн юм аим одоо юу гэх юм бэ энэ K-pop хамтлагуудад байгаа хүмүүс одоо жишээлх юм бол зөвхөн K-pop дээр биш л дээ. Гэтэ K-pop-оор ярих юм бол амар хатаархдаг заяа. Яа тэгвэл ийм жоохноосоо залуугаас яг юу чи яг амьдралд юу хийх хүсэж байгаа чи яг юунд хамгийн дуртай юм бэ гэдгээ ингээд олоод мэдсэн. Тэгэж үнэхээр их хүсдэг зүйлээ олцсон. Тэр зүйлийн төлөө юм хийгээд явж гин, алхам хийгээд явж гин. Тэрэндээ ингээ хүрцэн байна гэдэг бол бүр үнэхээр би үлээ үнэхээр яг шулуухнаараа үнчээр атаархдаг заяа. Яа тэгвэл дээр надаас нэг хүн асуудаг байхгүй. Чиний ингээд мөрөөдлийн ажил юу вэ? Гэдэг нь энэ асуулт надад амар хэцүү заяа. Тэгээ би жоохон байх үеийнхээ мөрөөдлийг хэлж байгаа л. Гэхдээ одоо тэгвэл одоо чинийх гэдгсэн чинь амар хэлэхэд хэцүү. Шууд ингээд тэр гэд итгэлтэй ингээд хэлчихээр үнэхээр яг чиний мөрөөдлийн ажил мөн үү? Үнэхээр чи энийг хүсэж гин үү гэхээр айгүй хэцүү. Тийм болохоор надад бүр ингээд 10 эдтэй байхдаа юу хийхийг хүсэж байгаагаа олно гэдэг бол миний хувьд бол бараг амьдралдаа ялж байгаа юм шиг тийм мэдрэмж гэх юм уу? Та нар одоо бас өөрсдөөсөө асуугаад үзээрэй гэж би надад бодож байна заяа. Чи амьдралд яг юу хийхийг хүсэж байна? Чиний мөрөөдлийн одоо юу хөө чамд ингээд үнэхээр хараас нь би энийг л биелүүлмээр ингэж мөрөөдөж байгаа мөрөөдөл одоо үлсэн амьдралаа юу хийж амьдрахыг хүсэж гин гэд асуухаар би жоохон мөхтэй гэж асуудаг гэсэн. Тэгээ би нэг юм бол бис бүр жоохон мөхтэй би доочин болно би бүжигчин болно гэдэг дэгдвэснэ. Тэр чинь бол би тэгээ тэрнийхээ тэр үнэхээр яг миний ингээд амьдралын зорилго болоод би тэрнийхээ араас юм хийгээ явсан үгүй л яваагүй. Тэгээд тэр чинь ингээд бас биш боловч жоохгүй хүүхдийн л мөрөөдөл байсан гэсэн үг. Тийм болохоор би Baby Monster бүр үнэхээр амжилтанд хүрээсэй гэж боддог. Өөрсдөд нь байгаа энэ авьяас чадварыг нэг бүрэн гаргаасай гэж Баяжиро баг биэл үчиг нь холгол байдаг та. Тэгээд энэ удаагийн альбом нь үнэхээр амжилтанд хүрээсэй гэж хүсэж байна. Тэгээд та нар бас альбомыг сонссон сэтгэлээ бас комментэн дээр хуваалцаарай гэж хүсэж байна. Баярлалаа.